сайн уу? Сайн. За сууцгаа. За багш нь хэдийгээр дигийг танилцуулъя. Хүүхэд болгон багш нь улаан ба ягаан карт өгнө. Ягаан картанд асуултанд хариулаад тийм бол ягаан картаа өгнө. Хотлоовол ногоон картаа өгнө. За яа. За дээрээс нь за танаа багийнхан. Нэг картаа өгнө. За яа. За илүү гарууд нөгөө байна. За бид нар багш нь та нарыг үнэлдэг. Тийм ээ. Өнөөдөр та нар өөрсдийгөө үнэлдэг. Найзаараа үнэлдэг мөн бас хичээлээ үнэлдэг. Тийм учраас за илүү гарснаа бүсэд болгоод байгаа. Тийм учраас бас өндрөөний хуудас бас өгөх ёстой. За өндрөөний хуудсыг нэг нэгтэй тараагаад өгчээ. За танаа. За чек маш гоё ихтэй орсон шүү. За өндрөөний хуудас нэг. Шилэг яагаад гэж байна? За ногоон. Багшаа. Манай яагаад За яагаад вэ? За энэ өндрөөний хуудасаа тараагаад нэг. За өндрөөний хуудас. За энэ нэг. багшаа яагаад вэ? Багшаа яагаад? Багшаа нааш нэг. Нэг яагаад? За ногоон. Үгүй. Яагаад? Өнөө. За сонсч байна. Багш нэг юм асууя. Усны гадаргуу дээр буюу далайн усны гадаргуу дээр хэвтээд ном уншиж байгаа тийм тохиолдол байгаа болов. Юу гэж бодож байна? Далайн усны гадаргуу дээр хэвтээд ном уншиж байна гэвэл та нар итгэхгүй үү? Итгэхгүй. Яагаад гэсэн юм бэ? Тийм тохиолдол харвуу та нар. Тийм хараагүй юу? Гэтээ яг уу? Итгэхгүй. За тэгвэл хараа гэдэг. За юм. За яач. Энэ хүн яасан надад хэвтээд хөвөд намаа уншаад өгч шээ. За энэ тохиолдол та нарт юу нэ харуу тань. Үнэн болоо. Үнэн байгаа. Яаж мэдчихв? Юу? Их усан дээр их ус чи одоо тийм их хүн байхад одоо тийм тох яах болох гэж байна. За энэ далайн тухай сонссон уу гэдэг. Хүнийг чи өөсгөө харин хөөдөд гэдэг далайг сонссон уу? За тэгвэл энэ юм шиг. Давс тэнгис буюу сүнсэн тэнгис гэж сонссон уу? Тэр сүнсэн тэнгис юм бэ? За сүнсэн тэнгис бол Израиль ба Йордан улсын хооронд байдаг юм. Урт нь 67 км өргөн 10 км. За далайн түвшнээс доош 420 м хамгийн нам дасгал байдаг гэж байна. За дээрээс нь нуурын гүн 330 м. Дэлхий дээр хамгийн гүн давстай нуур гэнэ. Сүнсэн тэнгис үү юу таах вэ? Давстай. Энэ далайн тэнгис үү гэдэг нь давстай. За давсчилтын хэмжээ 35% байдаг гэж. Энэ далайн бусад далайнуудаас хэдээр их? Тэгвэл багш нь өнөөдөр ямагтайч бид нар сүнсэн тэнгисийн тухай мэдээлэл авч байгаа юм тийм ээ. За яагаад давстай байдаг юм бол яагаад тэр хүн живэхгүй яасан? Өвөө дээр нь гадаргуу дээр намаа уншаад байваа. За энэ талыг судлахын тулд за Усаглан намхан байдаг учраас гэж бодож байна. За тэгвэл одоо бүгдээ өнөөдөр бүгдээрээ өөрсдийнхээ би юу мэдмээр байна энэ хичээлдээ гэдэг талаараа ийм хэрэгцээний юм судалгаа хийх хэрэгтэй та бүхэн. За судалгаа багийн эхний гишүүнээс эхлээд би хамгийн мэдмээр байгаа зүйлийнхаа нэмэлт нэмэлт явуулдаг. Тэгээ ингээд тойруулаад хамгийн эцэг юу болох юм шүү. За ганцхан байна. За хэвчээ хамгийн сулмаар байна.
далайн тэнгисчтэй сонирхолтой ашиг уусмал бэлтгэх туршид бэлтгэж байна. Уулзмалыг ангилах туршид Тэгээд цаасны дугаар тодорхойлох бодлого юм. Би далайн тэнгистэй. За 20 секунд болсон. Жимнийх давхар өөр болж шүү. За болсон уу? За эдгээр баг болсон байна. За багш нь ерөнхийдөө дүнээр харчээ. За уусмал бэлтгэх гэж байна. Нэлээд онцлогтой уусмал бэлтгэх барьсан байна. За дараа нь уусмалыг ангилах туршид тиймэр бас ангис хэлсэн байна. За дараагийн тохиолдолд далайн тэнгисийн сонирхолтой агшныг бас хэлмээр байна гэж тодорхойлсон байна, тийм ээ. За тэгвэл энэ нуур маань мэдээж давс нуур учраас маш их давс агуулгах болох юм, тийм ээ. За дээрээс нь бүр ийм давсан баг нь үсгдэг гэж. Энэ хүн шиг ханхан давсан баг нь үсгдэг гэж. Тийм багт. За дээрээс нь зүнзэн тэнгис байгалийн хан шавар өөрмөц үйлчлэгтэй гэж. Энэ шавар 27 дөрвийн эрдэс бэдс агуулдаг. За ямар элемент вэ? Тэр элемент гэсэн байгаа. Ийм олон төрлийн элемент агуулсан эрдэс давсан онцгой үйлчлэгээтэй бас эмчилгээний зорилттой байдаг юм. Тийм учраас энэ сүнсэн тэнгисийн ойр эрэг орчим янз бүрийн амар зүйлийн газар бас байгуулагдаж байдаг гинэ. Тэгвэл магниг ямар хэсгээр тэмдэглэх явагдав вэ? Яг үнэ зүйтэй. Кальцийг С маань ямар дуулах вэ? С маань ямар С. Яг үнэ С гэх мэт. За түмэн латин. Түмэн верон. Тэгвэл өнөөдөр бид нар яг юуны тухай ямар хичээл судлах гээд та нараас багш нь судалгаа авах. Энэ судалгаанд та нар юу мэдээ гэж хэллээ? За яа одоо чамд хэлнэ. Атгэлээ. Юуны уусмал бэлтгэхийг яаж бэлтгэх юм яа. Тэгвэл ямар хичээл үзэх гээд юм бэ? Хий. Давсны уусмалын давс. Яг гоо давсны уусмалын тухай судална гэж байна. За тэгвэл ачаад байна гэж байна. Уусмал. За ансараа тавиа. За уусмал сэдвийг үзхийн тулд яагаад урд ус авч байгаа юм бэ? Усууд ямар байсан? Шингэн. За уусмал байдлыг судлахын тулд уусмал гэж яг юу гэж байгаа юм бэ судлахын тулд за багш нь ундааны шошго өгөө. Шошгон дээрээс та нар найрлагын уншин. За гэсэн үү? Найрлагын уншаад за сууж яа. Найрлагын уншаад сууж. Ямар байсан? За танаа хэлээ. Хоёр үсгийн донд нэг байна. За танаа. За наасаа уншээ. Юу байна? За энэ уншгаа. Хатгаар уншгаа. За хатгаар уншээ. Найраад юу? Багшаа гоо ясиш. Найрлагын юушгүй сайдны өдрөөс эсэж мэрэгний за хайртай ус орсон байна. За авъя гэж. найрлагын ус дүр үстийг яа дистэйчээр яригд бодог за сайн байна. За одоо тэгвэл багш нь тараах материал тарааж өгсөн. Энд найрлагын нь авсан зүйлээс бүсдэгтийн зөвхөн А хэсэг байдаг.
Хүсгэлтийн зөвхөн хэсэгт байж болно. Найдварт нь орсон юмнуудаа бичих нь. За нэг нь хэлж өгөөд нөгөөд нь бичээд байна. За хэлээ. Мартсан байна уу? За гамбат хараа. Зөвхөн хэсэгт бичих. Энд бичих. Нөгөө энийг аа. За. За 30 секунд хүрсэн. За энэ бичээ. За танах батлаа багаж. Найд наа. Дэдэ. За танах. Оо зүгтсэн байна. За танах. Орчин тийм ээ. За 10 секунд хүрсэн. 10 секунд хүрсэн. За хийсэн багууд удаан карта ургий. Ягаан карта ургий хийсэн багууд ягаан карта ургий. За энэ хамаатай болсон. За багцсан дэдээ баг болсон байна. За хатгын баг болсон байна. За танаа баг. Акгийн баг болсон байна. За багцсан танаа. За эсэрт юу битсэн бэ? Бүгдийг бишрэх байна. За чадсан гэж үздэй. За үнэхээр тэр ханарын найдвар нараа тэр зөвшөөрсөн ус. Тэр янз бүрийн төрлийн барьцууд байгаа болов. Юу гэж бодож байна? Тэр ондааны найдвар байгаа юу? За тэгвэл одоо байна уу шалганаа. За шалгая. За сонсож байгаа. За яасан? Газ хийж юу дээ? Яаж энэ тань хийе гэдэг. Тэсгэж зурсан. За ошоо энэ унаа ямар өнгөтэй? Хаа ямар чинь юу байгаа? Өнгөр гэж байна. Самтар. Ошоо энэ ямар байсан? Бундаг. Шингэн. Яг үнэ шингэн. Тэгэхээр энэ дотор ошоо юу байгаа? Уус байгаа. Тэгвэл ястаа сайн. Тэгвэл та нарын хүснэгтийн хэсэгт битсэн зүйл багшийн энэ харуулсан ундаатай ижил байна уу? Байна. За тэгвэл маш анхаарал татдаг. Үснэгтийн B1V хэсгийг бичихтэй хэсгийг харж байгаад B1V хэсэг бичнэ. Арч байна. За үснэгтийн хэсгийг уншиж байгаа. B-д нь юу болох юм? V-д нь юу болох юм гэж ялгаад бичихнэ. За сайн байна. Энэ юу бодсон байна? Энэ байна. Түүний боос. За энэ яг бэ. Очтой сайн хасан байна. За энэ зүг байна. Юу байна? Яг үнэ тэгэхээр тэр хайртай. Чи яг үнэ тэр зөвшөө уусан байдаг юм шиг. За нөгөө тэмтэн. За энэ хараа. За ястаа сайн бэ зөв явж байна. За чиг байна. За чи хатаапо. За хэсэг авах карта орган плюс байна. За бочаа. За хий багш. За энэ хамт багш. Энэ хамт багш. За бэн юу вэ? Бэн үү? Ус. За өшөө марснаа. Арга. За вэ? Ус үтэн өтер 9 чихэр нэмгэний өвчл амт оруулах, амт нар оруулах витамин С зөвгийн бат хүнсний удаг. Сайн байна. Өстой сайн байна. За ус гарч ийн юу? Ус байсан. За ус байсан. Нахор шүү гахус чихэр ус нарстай шийдвэр хүнсний баа юм юу? За сайн байна. Ус өстөр ус өстөр гэрмэл удаг 9 чихэр тоос. Ясна сайн байна. За юм.
Тэгвэл өнөөдөр бид нар ямар хүчтэй тавьдаа? Уус мод тавьсан. Тэр ундаа юу болж таах вэ? Уус мод. Тэгвэл уус мод гэж юу вэ? Тохиолдолтой бид нар өсөлтөд ашиглаж байгаа. За. Уус мод гэж юу вэ? За хийх үү? Өсөлтөд харж байгаа бид тарахад манлаа харж байгаа. Уус мод гэж яг юунаас тавьдаг шиг тэр хүчин өсдөж тэр их танаа хэлчих биш та. За. Уус мод нь ямар нэг шингийн юмд бодисыг олсон зүйлийг за нэг уус мод. За тэр шиг за уус мод ямар нэгэн өнгө өөртөө холбохгүй яг нэг хэвээ өнгөтэй жишээ одоо кофе үчиг нэг адилхан өнгөтэй гэсэн. за чи за тийм Уус мод гэдэг нь нэг өөртөө уус үчиг олон төрлийн хүмүүс бүрдсэн. Олон төрөөр бүрдсэн юмнуудад түлээ бид нар байна шүү дээ. Яг өнө хайлмаг бол юу ах вэ? Уус мод. Тэгвэл уус мод юунаас тогтвол стилтийн Б гэж хэлдэг шүү дээ. Яг өнө уус модс маань уус мод. За тэгвэл багшна. Зөвхөн цэвэр ус саунд хийчи. Тэрийг уус мод гэж хэлэх үү? Яг тэгвэл уусан модис ба юунаас? За усан цаан төрлийн юу ах вэ? Уусгаач усан маш олон төрлийн модис уусдаг. Гэхдээ бас бензин, эпил гэдэг бас уусандууд байдаг. За ээжин ч юм уу хэн нэгэн ах нь яасан машинаа ингээд засч байгаа гар нь тос орчих юм бол заримдаа ингээд бензинээр атчих тохиолдол бас байдаг. Багш нь тийм харсан. Та нар тийм харав. Юу тэр яаж вэ? Бензин тасаа уусч байгаа учраас бензин бас юу болж өгч байна? Уус болж байна. Тэгвэл уус мод гэдэг бол юу юунаас багтсан? Уусч ба уус мод. Заамд хатаа бичээдэг. Став уус. Уус мод гэж юу вэ гэдэг. Тохиолдолтой гэсэн. За. Уусгагч ба уусан байдлаас тогтсон нэгэн төрлийн системийг уус мод гэнэ. Уусан бодисгүй уус мод гэж байх нь уу? Байхгүй. Тиймээ уусгагчгүй уус мод гэж байх уу? Та нар хоороо хаалны давсыг хараад энэ ч уус мод байна шүү гэж хэлэх үү? Үгүй байх нь тийм ээ. За тэгвэл та нар сайхантай цай уудаг уу? Юу уудаг байх нь вэ? Уус мод. Сайн байна. За тэгвэл нааш анхаарах хэрэгтэй. Багш нь асуулт. Тийм гэвэл ямар хатуу яг яагаад хатуу юм шиг. За. Сахарын уус модын уус гагч нь ус юм аа. За харъя. Бүгд яагаад хатуу гэсэн байна. Сайн байна. За та нарын ярих хэрэгцээ юу вэ? Яг ингэ. Яахыг хүсэж байгаа юм бэ? Далдаг юм. Далдаг юм гэсэн шүү. Бас нөгөө нэг бодисыг амжилт. Яг нь уус. За тэгвэл бүгдээ одоо ширээн дээр байгаа сав суулгаа ашиглаад уус мод бэлтнэ. За багшид зөвшөөрлгүйгээр хэмээ мах тохиромжид хууч явахгүй. Хэмээ мэдсийг амтарч бодохгүй. За тодорхойлолтой уншаад сууж. Шугтаа уншаад сууж. За одоо бүгдээ уус мод тодорхойлолтой гадсан учраас уус мод бэлтгэе. За шүү. За одоо бүгдээ туршилтаа хийж ирлээ. За туршилт хийхин тулд эхлээд 50 грамм юу гэж байна? Уус 50 мл 50 грамм байх тэнцүү. Яа юу гэж бодож байна? Тэнцүү
За тэгвэл мас усны шүү. Усны масыг олчлоо. Эзэл хооны ороогоор үржүүлнэ. Нектар үржүүлнэ. Тэгвэл усны нефт. Усны нефт гэдэг. Нефт грамын тоон миллилитр. За хэдэн миллилитр ус аваарай гэсэн. 50 миллилитр ус хэдээр үржүүлнэ үү? 1 грамм миллилитр үржүүлэх нь хураан тэнэгжөөд миллилитр аваад дito. 50 миллилитр тэнцүү. Тэгвэл усаа хэмжиж авахын тулд ямар багц ашиглах вэ? За энэ юу вэ? Яг үнэ хэмжээс цилиндр. За хэмжээс цилиндрээр хэмжиж авъя. За 50 г усаа хэмжиж авъя. За цилиндрээ ширээн дээр найруулж аваад хишгэн газар. За хишгэн За 50 г усаа хэмжээд юунд хийгэр гэсэн. Хэдэн грамм? 5 г. За 5 г давстай шилээ өргөе бүгдээрээ 5 г. Байна уу? За 5 г. За 5 г давсан дээр хийгэрээ гэсэн. 50 г усаа. За одоо бид нар юу бичсэн байгаа вэ? Уусмал. Оо яг үгүй ч нэг чинь. Ингэн үү? Тэ. За уусмалаа ёо. Усээ. Замсаа усахын юу яах вэ? Тэгээ. За хотгоно. Хотгоно савын хананд хамаагүй унжоо. Яагаад? Яг үнэ сав сууд хаврах учраас за За юу усваа? За тэгэхээр заавал уусан байсан юу вэ? Ус гагч ус байж. За тэгвэл нийт уусны массыг олё. Хэд байх вэ? Нийт уусны массыг олё. Нийт уусны массыг олё. 50 г. За 50 гэж танах. За 50 танах. Уусны массыг олё. Нийт уусны масс. 50 г усан дээр хэдэн грамм давах? 55. За хэд байх вэ? 55. Тэгвэл уусны массыг яаж олсон? За тэгвэл нааш хахаж олгоно. Таны сайн гэсэн. Уусны массыг олохдоо юун дээр юугаа нэмэн гэсэн? Нийт уусны масс хэлсэн. Нийт уусны масс 55. За бидэрт масс сайхан зэмхэн бичнэ. За бичсэн үү? За. За багш нь яагаад өгтөө 2 юу вэ? 2 юу вэ? Адаа өгөх юм байна. Чинээ зүг зай. Тэмээ. Адаа усмал шингээ. Энэ яагаад шингэн болчих вэ? Юу үсрийг өнгөр нэгсэн тийм ээ. Юу яагаад өтгөн гэж бодож байна? Юу нэг энэ уусмал дотор мэдээж уусмал гэж аим чи юу байгаа? Юу байгаа? За тэгвэл багш энэ уусмал гэдэг. Энэ бол маанцын уусмал гэж нэрлэдэг.
Маарганц сонсон уу? За энэ бол ариун түвшний зориулалтаа хэрэглэдэг. За хойч ч гэсэн арьсны янз бүрийн өрөвсөл үүсэх юм бол маарганцын уусмаар арчиж ариутгадаг. Тэгвэл энэ бол маарганцын усан уусмал юм бол энэний уус гагч нь юу вэ? Уусан байсан. Энэ яагаад үтгэн бэ? Маарганц гэж юу вэ? Уусан байсан. За хэмээхэн нэр нь өөрөөр хэлбэл калиум манган одор үс нэглээс татдаг. Калиум перманганат гэж бас нэрлэдэг. Бид нар химийн тамийн үлдээр илүү дэлгэрэнгүй үзэж явчихна. Ойлгосноо. Тэгвэл энийг яагаад шингэн гэж бодов? Юу ба? Маарганц гэж юу нэ? Тэгвэл энэ утгын шингэн байна, энэ утгын байна гэдэг чинь химд утгын шингэнийг концентрац гэсэн утгаараар илэрхийлдэг. Тэгвэл аль уусмал концентрац ихтэй вэ? Утгын уусмал. Аль уусмал концентрац багшаа. Тэгвэл концентрац гэж юу хэлээд байгаа юм? Бодси. Энэ мөн хэлээ. Юу? Бодсин одоо утгын шингэнийг яагаад утгын гэлээ? Юу ихтэй? Концентрацийн учраас уусмал ихтэй гэсэн. Тэгвэл яагаад энийг концентрац ихтэй гэдэг байгаа юм бэ гэсэн чинь уусмал учраас. Тэгвэл концентрац гэж юу вэ? Уусмал. Юунд? Уснах. Уусмал юу? Уусмал би юу гэнэ? Концентрац юу гэнэ? Концентрац гээ. Уусмал уусан байдлын хэмжээ концентрац. Стас амь заавч. Хатгаад тавьчих. Уусмал уусан байдлын хэмжээ концентрац гэнэ. Уусан байдлын хэмжээ концентрац. За, уусмалын концентрацийг илэрхийлэх хэд хэдэн арга байдаг. Хэд хэдэн. За, процентын концентрац, молын концентрац, нормал концентрац, титрийн концентрац гэдэг. За, бид нар яг одоо ямар концентрац гэдэг вэ? Процентын концентрац үзэн. За, үүнийг хуваар илэрхийлдэг. Тэгвэл багш нэг боддог асуух тамраас 10 грамм давс 90 грамм Усээч. Нэг уусмал хэдэн грамм болох вэ? 100 грамм болно. 100 грамм. Энэ 100 грамм энэ уусмалыг 10% уусмал гэж нэрлэдэг. Ягаад гэвэл давсан 10 байгаа учраас. За, 5 грамм давсан дээр 95 грамм ус нэмээ. Уусмалын мас 100. 5 грамм. Яаж мэдв? Багш давсны Тэгвэл хандаа өгдөө. Процентын концентрацийг юу гэдэг юм гэсэн? Тэгвэл процентын концентрац гэж яг юу вэ? Багтаас харъя. Концентрац. Энэ уусмалын концентрац гэсэн 10 байсан. 5 байсан. Хоёр уусмалын нийт масс 100 байсан. Тэгвэл концентрац гэж юу? Яг Эхний уусмалын масс хэд байхад? 100 байхад. Тэгвэл уусмал 90 грамм ус байхад үлдсэн 10 грамм давсад концентрац нийт байх нь 10. Тэгвэл процентын концентрац гэж яг тодорхойлтой хэлээ бүгдээ. Яг энэ тоон утгуудаа оруулж хэлэх нь шүү. Ерөнхийдөө уусмал дахь уусан байцыг концентрац гэдэг байна шүү. Тэгвэл яг процентын концентрац гэдэг юу юм бэ? Хэдэн грамм уусмал дахь энэ хоёрыг харъя. 100 грамм юу нэ? За, тухайд явчих. Стас амь. Грамм уусмалдах уусан байцын граммын хэмжээг процентын концентрац гэнэ. Процентын концентрац.
За бицүү өгөх улаан карта байна. 100 грамм уус модох уусан бодсын грамын хэмжээг процентын концентраци гэх. За байна. За бас бицэн дээр багшныг асуух гэсэн. Тэр бас карта байна. За, басна. За, басна. Асуултасаа. 15% сахарын уусмал гэвэл уусан бодсон хэд байх вэ? 15 гэжээвэл улаан карта өргөе, ягаан карта. За, харъя багшна. Стасан. Тэгвэл усны мас юм даа. 80. Яаж болсон? За тэгвэл тэр усны масыг тамигаа бичиж юу бичиж вэ? Усны масыг яаж олдоо? Усны масыг яаж олдоо? Усны дээр юу гэсэн? Ус бүгд амтны дээр хэсгийг олоход усудаас хассан. Зүгтээ усны бас мас. Усны масаас хасан. Зүгтээ усны. Хасан. За, сүнсэн тэнгисний давсчилтын хэмжээ хэд вэ? 85%. Тэгвэл сүнсэн тэнгисний давсны мас хэд вэ? 35. Мөн үү? За, тэгвэл бүгдээ сүнсэн тэнгисний уусмал бэлтгэе. Сүнсэн тэнгисний уусмал ямар хэмжээтэй байх вэ? Усны хэмжээ ямар байх вэ? За, уусмалын давсчилтын хэмжээ хэд вэ? 35%. Процентын концентраци гэдэг шүү дээ. Тэгвэл за 65 грамм нь юу байх вэ? Уус байна. Заавал тэгвэл уус муудаа гэдэг. За нэг грамм 35 грамм давс гэж багш нэмээд өгсөн байна. Байна уу? За тэрийг за 65 грамм яах вэ? Уус хэмжээ жаа юу гэж авах вэ? Хэмжээ зүйтэй. Зүйтэй. За 65 грамм. За дараа нь яах вэ? За авсаа. За авсаа. За авсаа саавс хэвээр яах вэ? За яа самны хань хэвчээ. За бэлтгэсэн хоёр уусандаа яг зөвшөөрөө тавих хэрэгтэй. Тэгэхээр бид нар хэдэн грамм уус бэлтгэх вэ? 55 грамм. За дараа нь бид нар хэдэн грамм? 100 грамм уусандаа хоёрын зөвшөөрөө тавих. Ань уусмуудах уусан байсан харагдаж байна вэ? 100 грамм. Яа. Ихтэй юу? За. Концентраци ихтэй яснаа сайн зөвөрж юм шиг. За хэсэггүй ухаан бүгдээ яваад барьчих. Тэгэж юм байна. За тэгвэл энэс авдаг бүгдээ бас нэг юм гарч ирэх гэдэг. Юу гарч ирэх вэ? Бид нар нэгдүгээр нь 55 грамм уус бэлтгэсэн. Хоёрдугаар нь бид нар сүнсэн нэгсэн усны хэмжээ давсны хэмжээ тодорхойлоод бас уусан дээр бичсэн шүү дээ. За тэгвэл там скан бол сүнсэн нэгсний уусан байна. Тийм биз? За одоо тэгвэл бүгдээрээ уусмалыг ангилнаа. Юу гэж ангилах вэ? Нэг нь ууссан уу? Ууссан. Юу ууссан? Уус давсан.
жишээлтэй. 5 грамм. 5 грамм. За дараа нь хэдэн грамм вэ? 35 грамм гэсэн. Ой, жамтаа маа. Осно. За тэгвэл бүгдээ ханаас явж байгаа. Бүгдээ энийг бүгдээ. За тэгвэл нөгөө дуусан сайн гэнэ. Өгөгдсөн байдас. Өгөгдсөн температур цааш болсон уусмуудыг хансан уусмууд гинэ. Юу гэж нөхгүй. Дараа бичиг бүгдээ дараа бичлэгээ цаахан сургаалтаа гаргачаад бичиж шүү. За өгцөн. Өгөгдсөн байдас. Өгөгдсөн температур цааш яахгүй болсон уусмуудыг хансан уусмууд гэх бай. За нөгөө дараа нь бүгдээ өгөгдсөн температур дууссан байдлыг нэмэхэд цааш За сайн тодорхойлтыг бичихгүйгээр схемээр хэлээ бүгдээрээ. Схемээр гаргая. Уусмуудыг хэд ажилласан? Хансан байна. Схем зориулсан байна. Схем гэж юу? Одоо өгсөн мэдээллийг за бодовч яг байна. Бодовч яг. За явж нарай. За уусмуудыг зүгтэн састаа сайн. За одоо энэ өгч. Энд юу гэж хэллээ? Тодорхойтой юу гэж нөхөө бид нар уусмуудаа юу гэж хэлчихлээ? Хансан маань ястаа сайн байна. За бич. Зүгтэн артан гэж сайн хийсэн. За зүгтэн. За зүгтэн. Хансан маань уусмууд гэж хэлнэ. Зүгтэн. Ястаа сайн байна. Өөрчлөлт бүр гоё хийж байна. Үнэхээр. За хийсэн мод катаа окей. Яам гацаа. За бүгд зөвлөж. За хийсэн байна. Эднэбаг хийсэн байна. Ханабаг хийсэн. Хийчихээ. За тэгвэл сүнсэн тэнгисийн ус ямар усмод вэ? Хансан усмод байсан. Тэгвэл тэнд яагаад хүн хөвөөд байваа? Юугаар бүрэн хандсан? Давсаар бүрэн хандсан. Яагаад тэр сүнсэн тэнгисийн давсан ингээд багсхан болоо? Юу гэж бодож байна? Сүнсэн тэнгис гадагшаа урсгалгүй гинэ хүмүүстэй. Тэгэхээр гадагшаа урсгалгүй. Гадагшаа одоо урсгалгүй байна шүү. Гадагшсан тийм нуур болох юм. Альцсан. Тэгэхээр халуунд яах вэ? Ууршаад юу нуурших вэ? Ууршаад байдаг учраас давсчад ихсгөө багсах. Тэгвэл сүнсэн тэнгисийн уусмуудад ямар уусмад байх вэ? Тэд яагаад хүн хөвсөн? Учраас ерөөсөө доороос нь ингээд түлхээд байдаг гэнэ. Нэг тэгтэй байна. Тийм байгаа. За тэгвэл сүнсэн тэнгисэд загас дүрээ болгож ирдэг гэсэн. Загас дүрээ болгож ирдэг. Яагаад? Давсчаа яг үгүй. Яг үнэ зүрдэг ш. Агсан уу? За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нар юу мэдчих авбаа? Уусмуудын тухай мэдсэн. Маасан олсон. Уусмудаа ангисан. Нэмэр заавшаа. Уусмуудын хоёр хэлсэн. За хоёрыг яа. Хансан танаагүй уусмууд гэж хоёр. Сайн. Тэгвэл багшин танараас эрэх хэрэгцээний хөсөл өглөөсөө. Тэр хэрэгцээ хангалттай хангаж чадсан уу? Чадсан бол өнгөрөө хэрэгтэй. За, яаж яах вэ? Өнгөрөө хавсан дээ. Бүх багууд маш сайн идэвхтэй ажилласан. За өнгөрөөд өгөөд өөрийгөө үнэлэн уусмын сэдвийн тооцоо бодлогыг найздаа тайлбарж өгч чадах уу гэж. За чадна гэж явал сайн дунд зэрэг чадахгүй гэсэн буруу. За хоёр багна. Танай баг энэ хичээлээр хийх ёстой зүйлээ хийж чадах уу? Чадсан. Уусмынхаа маасыг олоо. Уусмудаа бэлтгэв үү?
За зөвхөн 3 дахь чамд хэнтэй хамтарч ажиллахад хамгийн таатай байсан. За энэ хичээл дээр мэдэж авсан зүйлээр хичээрэй гэж. За нэрээ бичиж болохгүй байж болно. Энэ хичээл нь нэг ямар нэгэн байдлаар энэ үнэлгээ дүүн тавихгүй учраас чөлөөтэй бичих нь надад гэсэн үг байна. За ингээд бүгдээрээ өөрийгөө хичээлээ бас үнэлнэ. За өнөөдөр өгсөн хүүхэд гэрээ даалгавраа бичиж авна. За нэмэлт гэрээ даалгавар гэж нүгэй. Сургачгийн хуудас 104 асфальт 1 2. За бичиж. За хэний ба хамгийн сайн ажилласан гэж бодож байна надад. Бүгд сайн. За тэгвэл хичээл дэвтэртэй олсон та бүхэнд баярлалаа.